Шин сувг нээсэн байгаа шүү манайхан. Чихэна Little Story гэд. Дандаа богинохон түүхүүд оруулаад явах болно. Ингээ сувгтайгаа нэгдэрэй. Чихэна. Хуучнаар Төв аймгийн Өнжил сумын нутаг Шархайн хүндийд цагаан дан дээлтэй хүүхэн чөтгөр байдаг гэх бөгөөд тэр шөнө оройн цагаар явж байгаа морь тэмээний хөлийг тушчаад явуулахгүй байх юм уу? Машинтай хүмүүсийг онголдуулдаг тухай тус сумын уугуул нэгэн хүн доорх зүйлийг ярьсан юм а. Би хэдэн жилийн өмнө сумын эмнэлэгт хэвдэж байсан ахыгаа эргэхээр явсан юм. Гэхдээ өдрийн ажил барагдахгүй байсаар оройхон хэрд гараад Шархайн хөндийгөр явж байтлаа. Унаж явсан тэмээ маань гэнэт хэвтээд өгдөг юм да. Би жаахан гайхаад босох гэж нэлээн үцтэл юр хөдөлдөггүй шүү. Арга бараад тэр хаваар тэмтэрч яваад нэг мод олж бариад цогтол. Тэмээ маань нэг эвгүй гунган өндөс хийснөө эргээд л хэвтээд өгчв. Яадаг шүү юм билээ тэгээд байж байтал. Гэнэт миний хажууд цагаан дан дээлтэй залуухан хүүхэн гараад ирсэн. Тэр тэмээг маань гизгээрээ ганцхан гоё даадал орхитол тэмээ маань орилоод босоод ирдэг юм да. Энэ үед миний хамаг би зарс хийгээд л явчихсан. Шархайн хүндийд цагаан дээлтэй хүүхэн үзэгдэж мормалын хөл туших юм уу? Хэвтүүлчгээд явуулдаггүй юм гинлээ гэсэн хүмүүсийн яриа тэр үед сэтгэлд зурс хийгээд л ороод ирсэн. Тэгэхээр ганц нэг мэддэг майна уншаа загсаж байсан тэмээн дээрээ бараг үсэрч мордоод эргэж чаралгүй холцсон доо. Хүүхэн хаачсан бүү мэд. Үүнээс хойш нэг их удалгүй нутгийнхаа зоргоо гэдэг залуутай бас л орой үдшийн цагаар Шархайн хөндийгөр явж таардаг юм байна. Тэр үед надад чөтгөр байгаа даа гэсэн бодол төрж байсан ч хоёулаа явж байсан болохоор чамгүй зоригтой явж байсан юм. Гэтэл яг Шархайн хөндөй рүү ороод иртэл зоргоо маань за сайн явж гинөө. Хаа хурч яваа юм чи? Гэдэл яриад эхэлдэг юм байна. Би гайхаад чи хэнтэй яриад байна? Гэтэл тэр над руу сүрхий харснаа. Чи бид хоёртой дөрөв харшуулж давхиад байгаа энэ цагаан дээлтэй хүүхэнтэй гэдэг байгаа. Миний дотор пал хийгээд л явчихсан. Тиймээс зоргоогийн морины цолбуурыг шүүрч аваад хөтлөөд давчих. Гэтэл нөгөө цагаан дээлт хүүхэн яндан цагаан морь унчихсан миний хажуугаар нэг зэрэгцэн орж ирснэ. Алга болчихсон. Хөндийгөөс холдсон хойноо би зоргоод. Чи бид хоёртаа сая хөндийн цагаан дээлтэй чөтгөр хүүхэн таарлаа шүү дээ. Гэтэл тэр их эвгүй дуурайд муужраад унчихсан. Хөөх юм нэг хэсэгтээ ухаан сол ёрсон. Ер нь Шархайн хөндийн чөтгөр машинтай хүмүүст их хатуу ханддаг. Уг нь бол бүртгийгч чулуугүй шахамтай гэж тал газар шүү дээ. Тэгэхэд 5-6 машин онхолцсон юмдаг гэсэн юм аа. Секскэр дар химэх номхон чөтгөрийн дуйл. Нэг сүрхий дийлдэшгүй лам дарагдашгүй чөтгөр төрж гин гисэн яриа нутаг орон бүгдд л байдаг. Төөнлөгөөжл нэгэн хууч гэвэс 1950-ад оны ихээр Завхан аймгийн Улаагчин хэмээх сумаас улбаат. Юун болсон гэвэл тэнд өвөр хавчиг хэмээх амны адгийн хідэн толих хадны нэгэн рүү мал хайж явсан охин хийсч үгсэн ажээ. Яг тэр явдлыг нутгийн нэг өвгөн дохиолдлоор харж гэн. Хөөрхий охин 200 м хаднаас нисч явах зууртаа тэнгэр минь химээ мод хад зуурайтал хашгирсан юм гэдэг. Энэ ертөнцийн хаанч гэлээ бүсгүй хүн үхэх төрөх хоёртоо ээжээ химээ бархирдаг химээ номонд өгүүлжээ. Бархирдаг гэдэг нь харьцангуйн ойлголт. Тэнгэр минь химээ тис өөрийг өгүүлж. Эмгэнэлт явдлын тухай яриа хөөрөө мэдээжэр хідэн хоног сараар үргэлжилсэн байна. Тэгэхдээ нэмэр хажиртай байгаа. Харин жидга хэмээх нутгийн нэг зайр. Тойл хад гэдэг чинь тэнгэр газрын холбоос байдаг юм. Тэнгэрийн гүйдэлт тэр хүүхэд зохиулжээ.
хэмээн тайлбар өгсөн гэдэг. Жидгагва үнэн хэлжээ. Хуучны нэгэн сударт толихад бол Тэнгэрийн ялтас хэмээн үгүүлсэн нь бий. Гэвч тэр охин яагаад Тэнгэрийн гүйдэл зохиулсан байж таарах вэ? Угтаа бол бөөгийн онгод тэнгэрт оршдог. Бөө удган нар онгодоо дуудахгүй дор түүнд хамгийн ойрхон толь хаданд ирж тухлаад тухайн бөөгийн зис толд ирж шингээд өөрийн эд шидийг үзүүлдэг аж ямаа. Чухам тэр гүйдэлд охин зохиулсан болж таарах нь. Үйл явдлын эхлэл ийм үлг. Талигачийн эцэг их төрөл төрөсөд мэдээж тэр үед нууц далтхан байдал тассан лам хуврыг зорж очив. Мэрэг төлгөнд нь олон юм бууга байлгүй. Урд хүрээнд сууж байсан авирмд гэлэн гэж нэг өвгөн. За тунчгааргүй нэ. Энэ хүүхэд чөтгөрийн бүрэл баг олжээ. Тэнгэр хэлгэнсэн бололтой. Цогцос энтерд нь хөрхийн хэрэггүй. Эртхэн хүрээ хотторж эрдэм номтой лам ховргаар аргалуул гэжээ. Тэр их сар болсон байна. Гандангийн лам нарч тэгж айлдав. Үүний улмаас талигачин зогтс мөн өөхөн толь хадныхаа ёроолд дээлтэйгээ дэрийж гудалтайгаа гул дайжулдав. Нотгийнхан хүн унаж өгдөг улаан хад гэмээ нэрийдэх болсон тэр толь хаднаас ихэд цэрвэн хол уур дүлэх боловч бас нүд салгадаггүй байв. Нэг шүн хинч ойртоогүй байхад талигачин цагаан чисчүү дээлийн тасархай. Өрөөсөн гутлаас нь өөр юмч үлдэлгүй алга болсон байна. Хүмүүс янз бүрээр таамнаж эхэлвэ. Зарим нь тэнгэр аваад явчихлаа. Гэхэд нөгөө нь одоо л жинхэнэ чөтгөр боллоо гэдэл тэр хаваас дайж нүүж байна. Аль алиных нь үнэн худлис мэдэгдэн хэсэг хугацаа өнгөрч чадал тэндээс нилээ зайтай газар намарж ижсэн дэчин хэмээх айлын үдэш бүхэн үнийг явчих шиг боллоо гэсэн яриа дэлгэрчээ. Үнэг хүний нүднээ үл үзэгднэ. Тэхүү хэсэг явсны дараа их цээл сайхан хоолойтой бүсгүй хангантал дуулсаар алслан оддог гинэ. Байран дээр давс өрөв гихчээр балсан жав өвгний хот айлынханд бас ийм явдал тохиолдох бол. Бүсгүй чөтгөр болсон нь тийхүү тодорхой болжээ. Тэр үед түүний сэтгэлтэй харахуу тогоож алс зүүн хязгаарт цэргийн алба хааж байв. Хожим түүний үгүйснэр бол нэг шөнийн хөлийн харуулд явж байтал өмнөөс нь секскрус цагаан дээлтэй бүсгүй хүн ирж явах юм гинэ. Хэл зөрчигч хэмээн бодоод зогс буудлаа шүү хэмээн хашгирахад хамт явсан хоёр нөхөр нь бүр гайхаж хоцров. Тэдэнд юу ч үзэгдээгүйгээс тэрэлдэг. Гэтэл мөн хэл зөрчигч үзэх бараагүй алга болчихов. Тогооч явангуудаа унтаа зүудэлжтэй хэмээн өөрийгөө шоолсон гэдэг. Тэд хэлий манаанаас бууж ирээд байранда амарч байтал үүдсэвхийн онгож мөнөх секскрүст ороод ирсэнд ихэд айсан та. Чөтгөр хэмээн дуалтал. Санаандгүй байсан нөхд нь бүрч сандарч хоцров. Тэдэнд секскэр бас л харагдаагүй яж. Тэгээд хэлийн сумангийнхан тогоочийг сэтгэл мэдрэлийн хийтэй болж хэмээн үзээд нийслэл хот руу эмнэлэгт илгээх болов. Уг нь иймэрхүү явдал хэдэнтэй давтагдсан юм билээ. Хотод ирсэн хойнонч секскрүст тогоочоос салсангүй. Эмч нар бүр аргаа барваа. Цэрэгэр эвэрүүл мөртөө үе чингэж солиорхон тун хажирхмаар санагдалгүй яав гэж. Аргаа барахта тогоочийг цэргийн албанаас болтохын тулд баашилж байна гэлцсэн ч би. Тэр бол ноцтой асуудал. Хэрвээ энэ нь тогтоогдвол цэргийн шүүхэд шилжиж таарна. Ийм яриа өрнөж эхэлсэн тул чөтгөр тогоочийг аврахын тулд ил гарах хэрэгтэй. Тогооч бүр сэтгэлээр унаж гүйцэв. Секскрүст бол яахаргүй тогоочийн сэтгэлтэй бүсгүй дармуу. Тэр үед шуудан харилцаа мó хөдөөнийхэн загтал энэ төр бичиж нэг их дадаагүй байсан болохоор тогооч дарийн талигач болсон тухай өдий болтол мэдээгүй байж. Нэг шөнө нойр хулчсан тогооч эмнэлгийн гадаа тамхи татад суутал мөрөнд нь нэг хүний гар хүрэх мэт болоход цочин эргэж гарвал. Үс гизгээ цэмцээтэл самнаж бүсээ жав хаатал ороосон дээр яалтчгүй биеэрээ зогсож байна. Тогооч. Дараа
хэмээн дуу алдан босвол тэрээр их хүнд хүйтэн гараараа мөрөн дээр нь дарж суулгаад. Одоо би дар биш. Гэхдээ би чамд хайртай шүү. Одоо нутаг руугаа явах болсон тул чамд дахин ирж чадахгүй. Баяртай. Гээд газар дээр нүнсгэд уруул мөс шиг хүйтэн байсан гэдэг. Энэ бол хэрэг явдлын өрнөл юм аа. Түүнээс хойш тогоочд дар буюу секс гэр чөтгөр ахин үзэгдсэнгүй. Гэхдээ тогооч дарыг чөтгөр болсон гэж мэдсэн нь үгүй. Юунаас ч юм нэгэн зур ухаан самуурч хэмээн бодож байв. Тэгтэл хүн дуудаж байна гэхдээ явж очвол дар зогсож байл. Тэр өөрийнх нь аргагүй инээмсэглэн зогсож байв. Тэр бээр тогоочийг үзээд сэтгэл нь ихэд догдсон бодолтой гарыг натгаж уруул нь өмөлцөв. Яагад ч юм гар нь бас мөс мэт. Цэрэг дотхын өмнө бол дарийн гар болоод бие нь галаар төөнөх шиг байдагс. Дарийн сайл сүнд зөөлрсөн болбор айхан гар идүүгээ эвэршин хадуурчээ. Тэрбээр ямар нэгнээс цочин сандарч гараа угс татан авч бүх юм өнгөрсөн хэмээн сонгодж жижиг хийсэн хоолоогоор үгүйснэ. Уруул өмөлзүүлээд харсаар байдал тэнгэрүүд нисэн утсан байна. Түүнээс 2 хоногийн дараа бас хүн дуудлаа гэхдээ бас хүрээд иржээ хэмээн аймдсан бодоод хэсэг түтгэлзэн сууснаа яавалч яаг гэд явж очвол нутгийнх нь жийдга зайрангуй зогсож байв. Мен тусаа мэдлсний дараа зайран. Сэтгэлээ хатуучвал би ч юм болоо цэргийн алба болгоод өгнө. Дара тэнгэрийн тухайлбал миний онгодын гүйдэлд цохиулж толгад руу нисж өгсөн юм. Тэгэж өгсөн хүн чөтгөр болдог жамтай. Дарч үнийг тойрч гараагүй. Тэр нүгэлгүй. Өөхөхдөө чамаас өөрийг бодоогүй болохоор номхон чөтгөр болсон. Жаал байцаж чөтгөрийн ертөнцтэй лав хутгалтсан бол догшрох байсан. Тэгвэл өөрт нь ч өрөөлдөж их зовлон тарих байсан юм. Тэмээс би тэнгэрийн орон руу явуулсан юм шүү. Хэмээн үгүүлжээ. Чөтгөр хүртэл эхлээд номхон байзнаад догширдгийг бодоход хүмүүний ертөнцид өөрөө чөтгөрийн ертөнц лүгэ агаар нэгэн ажихгүй. Энэ бол хэрэг явдлын тайлал болго. Өнгөрсөн 4 сарын дундуур Өвөрхан гайн Арвахир сумын 1-р хороонд орон сууцаа бензин цацсан шатаахта өөрөөртөн нас барсан хээгэгч бүсгүй сүнс ойр хавийн айл хөршөө амар тайван байлгах байсан гинэ. Дөчргөм насны уг бүсгүй нөхөртэйгөө орон сууцны даатгалын мөнгө болох 6 сая төгрөгнөөс болж маргалдан улмаар шунхаан сэтэлтээр ийхүү орон байраа шатаасан гих бөгөөд шүн дунд болсон энэ явдлын үеэр тэрбээр өөрөө түлэгдэж байхдаа хийдий мийл газар самардан орилж ам аврахыг гуйж байсан. Хүмүүс очиж туслахыг хичнээн хүсвч хагас шатсан ханны нэг хэсэг нь хээ бүсгүй бүгснөөс доош дарж унсан тул яах жаргүйд хүрсэн юм. Харин энэ үеэр нөхөр нь эзгүй байжээ. Гэтэл шунлаасаа болж шатаж өнгөрсөн бүсгүй сүнс орон сууцандаа хоргодож альбин чанартай болсон тухай яриа цугулцаж эхлэв. Бүсгүй ам алдсан яг тэр цагт буюу шөн дундын үе болоход мөнөөх шатаж байхдаа шороо самардан сэтгэл сэрт хийм дуу хоолойгоор ам аврахыг гуйж байсан шиг үл мэдэгдэх зүйлийг бовтнан ямар нэгэн хатуулаг имийг самардах чимээнэр гаргадаг болж айл хөрший хөнж айж сэжиглэн ламхар болцгоосон бололт. Шашин номондоо бол өөд болсон хүний сүнс 45 хоногийн дотор төрлөө олох ёстой боловч чингэж үлд чадсан нь алив нэгэнд хоргодож байсан зүйл тухайлбал эд хөрөнгө хайртай байсан мормал даа ч юм уу эргэн ирж нүдэнд нь харагдан бийдсэн чанарыг олдог тухай үгүүлдэг билээ. Ийхүү бийдсэн чанартай сүнс нь бидний хэлдгээр альбин чөтгөр гүйдэл мөн бөгөөд бусдад гэм хорлол учруулдаг бас эс учруулдаг хоёр янз байхаж харин уг бүсгүйх нь ямар юм бол доо хөөрхий. Богд хаант Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарласан нь Монгол туурхтны хувьд түүхэн үйл явдал болсон билээ.
Оросын хаант улсын Бурятаас 20 хошуу нүүдэллэн ирж Сэцэн хаан аймгийн Дайчин Бейсийн хошуу, одоогийн Хинтийн аймгийн Баян хааны шанд, Дорнод аймгийн Баян уул Баяндун сумдын нутгаар сууршин Богд хаанд дагаар орсон юм. Бурят зооны ил түүхэн үйл явдлаар далимдуулан 1937 онд тухайн нутгаас ихэнх Бурят ясныг хоморголон баривчилж, хувьсгалын эсэргүү хэмээн цаазлан хоруулсан гунигт хэлмэгдүүлэлт гарсан бөгөөд энэ үед Угтмын хийд гэдэг газарт эрс өвтэй 4 хүн үлдсэн байсны хоёр нь 6 настай хүү, 2 нь жаргарсан өвгөн байж. Тэднийг харсаар байтал доо явны төлөөлөгч баясгалан гихч 20 ламыг буудан алаад гуниг тайлж байгаа нь ингээд 3 өдөр 3 шөнө тэр дөрвийг дэрэгдээ байлгаж байгаад архидчихээ. Тэдний хамгийн ахмад нь болох дал шахсан өвгөн лам төлөөлөгч баясгаланг буцахт нь хувьсгалын хэрэгт их үйлс бүтээж эсэргүү нарыг устгасанд нь талархаад манай нутагт эргэж ирэн насаараа амьдраарай гэд 2-4-нд нь нэг ширхэг өмхий хөрөнгийн ус уяад явуулсан гэдэг. Согтуу төлөөлөгч учиргүй байсан. Чамтай чамгүй. Маршал Чой болсон намайг одонгоор шагнана гэж томроод өвгний юу хийснийг ч анзаарах сөхөөгүй. Хар хороомоо дөрөөгөөжийн сэлмээ гоц ойлгон ураа гэж хашгирсаар оджээ. Төвний араас авгай хүүхнүүд намжлан залбирсаар хоцорсон гэж. Маргааш нь төлөөлөгчийн явсан морин цагт өвгөн лам Угтмын хийдэд амьд үлдсэн бүх хүмүүсийг цуглуулад та нараа Тэнгэрээс бууж ирсэн арцнаас нэг ийгч тосож авч болохгүй. Жингэр нохооны дэвсгэрийг ил гаргаж тавьцгаа. Дүүн дээр унсан арцыг тэр чигт нь аваачиж манай 20 сайхан өрхийн дэргүнийг буудаж хороос. Тэр жингэрийн жалганд аваачиж шата. Бидний хүслийг бурхан Тэнгэр хүлээн авч 20 сайхан ирэмэн сүнсийг л гэнэ. Бидний хүсэл дээр улааны тэр баатрыг эрчүүд имэн сүнс хөтлөн ирж уй гашууг минь тайлах болтугай. 3 өдөр 3 шөнө буян уйлтэн. Нааша хинч ирж болохгүй гэд 20 ламыг буудан хороосон хонхорт хоцорсон байна. Нээрэнч тэр оройноос эхлэн 3 өдөр 3 шөнө арцаар бороо оржээ. Яг нь үеэр төлөөлөгч баясгалан баян түмэнд очоод өхлүүдийн морин дээрээс хүнээр дамжлуулан тусгай бэлтгэгдсэн өргөө гэрт орж түүнийг ормогц том хар хэрэг тоонон дээрээс нь сүр сархийн нисэн гуагалсаар төлөөлөгчийн морь уйсан шом дээр очоод суучихж. Төлөөлөгч баясгалан 3 өдөр 3 шөнө шаналн зовж ухаан нь орж гарan ордуу тавьсаар байж. Энэ үед төлөөлөгч баясгалан дамжлан оролцуулсан урд нь лам явсан Баруун аймгийн нэг цэрэг тоонон дээрээс нь хэрэг нисхийг анзаарсан ажээ. Тэр аминдаа сүсэглэн майн уншингаа тэр хэрэг 3 өдөр 3 шөнө шонгийн оройгоос хөдлөхгүй суусаар байгааг ажиглаж. 4 дахь хоногийнхаа үүрээр мань төлөөлөгч өтгөн шингэндээ хутгалтан үгсэн байжээ. Яг энэ үеэр Угтмын хийдийн арын хонхорт авгай хүүхнүүд жингэр нохооны дэвсгэр дээр унсан арцыг шатааж байж. Төлөөлөгч баясгалан үгсэн тухай мэдээ баян түмнэр нэг тарж байхад түүний хүүр ор мөргүй алга болсон байсан гинэ. Тэр үед бас л гэмзэмгүй олон ламнар баян түмний бат цагаан химээх шоронд хоригдож байж. Нөгөө баясгалан дамжиж гэрт нь оруулсан цэрэг нэг хоригдол ламд болсон явдлыг ярьж үзүүлэхэд хөөхид бүү садаа болоо. Бог түүнийг хөдлөөд буцаж байна гэжээ. Яг энэ үед хар хэрэг Угтмын хийдийн арын хонхрын жалганд гуаглаж байж. Харин тэгтэл өвгөн лам хин нэгний толгой шиг юмар тэвэг тоглон баясан хөхөрч байсан гэдэг. Түүнээс хойш одоо хүртэл Бурят бөө удагнууд бог чөтгөр ийгч амьлуулдаг гэж бишрэн мөргөдөг болсон билээ. Эрдний хүмүүсийн булш хэрэгсүүр ухаж төнхөх явдал сүүлийн жилүүдэд эрс ихссэн юм. Ёогч хайрлах сэтгэлгүй эдгээр шуналтнуудын ард тэднийг өөгшүүлдэг, олсон эд зүйлийг нь худалдаж авдаг, голдуу хятад гаралтай хэд хэдэн бүлэг байдаг нь ч нууц биш. Хамгийн харамсалтай нь булш бунхан хөндөөд хэдэн төгрөг олсон тэдний амьдрал ахуй өөдлөн дэвчхэн бүүхэл харин ч урууд нь дорооттгон жамж.
Өөрсдийнх нь биш юм аа гэхэд өр хүүхдэд нь муугар нөлөөлдгийг олон хүний амьдрал харуулсан бил. Эртнээс иймэрхүү зүйлээс маш сэжиглэж зээрлдэг монголчуудын хувьд өнөөдөр мөнгө л олж байвал бусд нь хамаагүй болсон бололтой. Ийм шуналт сэтгэлтэй хоёр залуу нутгийнхаа хэрэгсүүрийг ухаж төнхөж эхэлсэн ч харамсалтай зорьсондоо хүрч чадалгүй өрөөл тавданхай болжээ. Баян цагаан нэм хоёр өнөөгийн хөдөөгийн залуусын нийтлэг дүр төрх юм. Тэд дунд сургуулаа төгсөөд л мал дээр гарчээ. Мал дээр гарах ч юу байх вэ? Аав ээж дээр очоод хэвтчихсэн хэрэг. Хэдэн малын буйнд тэд юугаарч дутсангүй. Ёстой унах унаа, идэх хоол, өмсөх хувцас гээд бүх юм нь бэлэн байв. Гэвч тэд эцэг ихтэй туслахын оронд модцыг л хөлөглөн ихэнх цагийг сумын төвөр сэлгүүцэн айл амтнаар хэсж өнгөрөө. Иймэрхүү байдлаар 1-2 жилийг өнгөрөөсөн тэд цэргийн албанд морджээ. Гэвч тэд айрамд албахаасан гээд зөв зүйл гихээсээ илүү муу зуршилд нилээд сайн суралцаад ирсэн байна. Арх дарсанд дуртай болсон нэлт мэдэгдэж зарим үед хоттой хонноос оож архинд өгөх болжээ. Мөн байнга яаж мөнгө олж хэрхэн баяжих тухай л ярьж явдаг болсон байна. Ингээд тэдний мөнгө олох ганц арга нь нутагтаа цөөнгүй байдаг хөрөл зэвсгийн үед холбогдох өвөрмөц дурсгалуудын нэг болох дөрвөлжин булшийг ухах явдал болбоо. Энэхүү эртний дурсгал нь талигачийнхаа толгойг нар мандах зүг харуулсан зэх байдалтайгаар дээш харуулan 50-аас 150 см-ийн гүнд оршуулдаг бөгөөд чулуун зэвсгийн зүйл, хөрөл хутга, морь малын болон хагас товгор хөрөл чимгүүд, үсний алтан сүлбээр, шаварваар зэрэг олон төрлийн эдүүлгийн зүйлс олддог онцлог булш. Харин баяжих хүсэлтэй хөдөөгийн залуус үүнийг мэддэггүй харамсалтай. Тэд бол шухаад эртний идэл алт мөнгө олно л гэж бодсон биз. Гэвч тэдний ажил дөнгөж эхлээд л бүтэлгүйтчээ. Эхний өдөр тэд их хэл урамтай ажиллаж бараг 50 см ухаж амжсан байна. Ажлаа амжилттай эхэлсэн тэд оройхон буцаж явсан байна. Тэрхүү булш нь айл амтнаас зайдуу уулын ингэрт байдгийн зэрэгцээ 2 булш юм байна. Гэтэл юунаас ч юм гэнэт морин бүлгэж баян цагаан нь хөлөө хугалсан байна. Няман найзыгаа гэрт нь хүргэж өгöd эмч дуутахаар сумын төв явжээ. Гэтэл эмч нь байсангүй. Ингээд нутаг орондоо барайч гэж алдарсан нэг дагуулan очсон байна. Барайч ирч баян цагааныг орилуулан байж барьж өгöd ботсон байна. Найз нь бэрцсэн тул ням маргааш нь бус шухахаар явсангүй. Харин найзуудтайгаа нийлэн баахан архидчээ. Маргааш нь бас л үргэлжлүүлэн архидсан байна. Харин тэгж явахдаа мотоциклаас унаж хөлөө хүнд гэмтээчээ. Ийхүү тохиолдлоор ч юм уу, булш бунхны хорлолоор ч юм уу, 2 сайхан залуу өрөөл татанхай болсон гэдэг. Барайчд байруулсан баян цагаан ийч мотор техникээс унсан нэмийн хөлч бүрэн идэгрээгүй байна. Өдгөө тэд хоёулаа дагир дутуу иргэд болсон бөгөөд нүглээ цайруулах гэж лам хийгээд сүм хийдээр явж байдаг сурагтай гин шүү. Мэгэл их том улаан нүдтэй хархнууд байшин дотор нь орчхоод хамгал эд хогшлыг нь цөмлөн мэрж сүйдлээд цаашид эдэлж хэрэглэх юм юу ч үлдээхгүй болгочих гээд бүгдийг нь хөөж гаргах гэж үйл тамаа үзэж байна хэмээн Төмөн бат зүүдэлжээ. Хардарсан зүүднээс арай хинсэрж хүйтэн цай залгилж суутал утсан дугарч. Автал утасны цаанаас яахаргүй час хийн хархнууд хахилт нь дуугарх шиг болоход бүх биеэр нь хүйтэн зарс хийгээд явчихсан дэр. Гэтэл төрсөн дөө дэлгэрэн аха манад хурдан хүрээд ирээч. Энд үл ойлгогдох юм болоод байна. Гэснэ уцаа тасалчихжээ. Харанхуйш нь юу болохоор намайг дууддаг байна. Нэг л юм болж дээ гэж Түмэнбат бодоод эхнэрээ сэрэн хэлчихэд дарих руу байдаг дүүгийнх рүүгээ такси барин очвоо. Хаалгаар нь орвол бурхан минь. Хаанаас саач гараад ирсэн юм бүү мэд. 3 хохимой толгойн яс дүүгийнх нь хөлийг
гурван талаас нь хашаад дүүн хачин хөх царайлчихсан. Аха. Би хөдөлж чадахгүй нэ. Унтаж байсан чинь гэрээр нийл яс харжигнан дуулдах чимээ гарахаар нь босоод гэрлээ асаах гэтэл бөмбөг шиг юмнууд өнхөрч ирээд хөлд хөрөнгөт явж чадхаа болж таг зогсчихсан. Чүүча гараа сунгаж байж утсаа авч тантай ярьсан юм. Утасныхаа гэрлийг тусгаж харсан чинь хохимой толгой яснууд байх юм. Би айснасаа болоод яг зүрхээ зогсоочгаа шахлаа. Гэсээр өгтжээ. Төмөнбат. Чөтгөр шулам юм бол намайг гэрэл асаахаар алгах болмоор юм да хэмээн бодсноо. Шууд л харин очиж мөнөөх гавлын онгой жар зайсан яснуудыг дүүгийнхээ хөлнөөс голдуулан салгахаар өшигчж гартал хөнд ирсэнгүй. Тэгэхээр нэргэн гарчгүйгээд хүнд төмөрсөх авчран балбадж ихэлтэл бяцарч үерхэн бүүхэл бүр хачин явдал болох нь тэрэ. Мөнөөх хойхмай толгоонууд дүүг нь өргөх мэт болоод шууд л хаалга руу авч явах гэж. Хаалга хүчтэй шуурган цавагдан онгойх мэт болсноо цаана нь юу юугүй өндөр урт цагаан тоосгон яндан харагдах шиг болжээ. Төмөнбатын чихэнд олон хүний шаналж зовирлсан дуу чимээ нэг ойртон нэг холдон сонсогдоод нам болох нь тэр. Нэг мэтгэд Төмөнбат хүйтэн гудамд ганцаар хэвтэж байхаж. Эргэн тойрноо анзааран харвал дүүгийнхээ хашааны гадаа байгаа нь мэдэгдэж. Ингээд босон хараж дүүгийнхээ гэрт орвол дэлгрээгийн гэр ундуй сундуй хамгал эд хогшил нь энд тэнд сарнин эмх цэгцгүй болсон байва. Дөө нэцгүй гайхан эргэлцсэн Төмөнбат хэрхээ мэдэхгүй зогсож байтал байшингийн таасны шийдэн гинэт пес пасхийн дуугараад харанхуйлах шиг болов. Харин түүний чихэнд дүүгийнх нь хэлсэн шиг яс харжигнан сонсогдож нүдэнд нь часуулаа нүдтэй харахнууд эгээл манжин их хамглан хаан аятай ямар нэг зүйлд ханаж тайвширсан мэт эрх дураараа гуйлдэх нь харагдав. Ямар ч хугацаа өнгөрсөн юм бүү мэдээ. Төмөнбатыг хэнэгэн хүн сэрээсэн 2 цагтаа байв. Цагдаа нар. Уучлаарай. Өрчин эндээс элдв дуу чимээ гараад байсан гэж хажуу айлын чинь хүмүүс мэдгдлээ. Та зүгээр биз дээ. Хэмээжээ. Төмөнбат тэдэнд бүх явдлыг ярих хүсэл байсан ч яагаад ч юм түүнээс ямар ч үг гарсангүй. Харин ихнэр нь түүнийг бөөцөөлж байгааг л анзаарав. Гэтэл тэр бэг дарихэд дүүгийнтэй биш гэртээ байхаа чи. Энэ бүхэн зөвхөн Төмөнбатын зүүдний солиор л байв. Харамсалтай нь дүү дэлгэрэн энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө осолд орж эмнэлэгт хүргэгдээд эмчилгээний төлбөр болох мөнгөгүй учраа сэхэнд орж өнөө маргаашаа хүлээж байжээ. Хөл тушсан хохимой толгоон дүрс хэлбэрт хувирсан зүүдний чөтгөр чухам юу байсан бол доо. Энэ хорвоод итгэж боломгүй зүйлс тохиолдохыг алийг тэр гэхв. Тэгвэл хизээ мэдгүй өвхөх гэж байсан нэгэн эр сүнстэй учирснараа итгэж хөл дээр зогссон сонин явдал байдаг ажээ. Ийм гайхалтай зүйлийг элдв олон зүйл нуршилгүйгээр сонирдуулъя. 1991 оны ихэр монголчуудын дийлэнх нь ганцгын 8-нд мордон ёстой л хөлдөө нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байсан цаг. Энэ үеэр бат жаргал гэгчээр ажилласаа гарan 8 хийхэр шийджээ. Ингээд банкнаас сая төгрөгийн зээл аван урагшаа хошоо явж эхлэв. Тэр үед ганцгын 8 эрхлэхэд хэд дахин нугарсан ашиг олдог байсан болохоор элбэг хангалуун амьдралтай болжээ. Ингээд Дэнжи Мингаас байранд орохоор шийдэв. Тухайн үед байр төрийн мэдэлд байсан болохоор нэгэндээ зарж борлуулах нь хориотой байлаа. Аз болоход хотын захиргаанд ажиллаж байсан нэгэн эрэс хорооллын 3 өрөө байрыг худалдаж авахард болов. Байр зарж буй хүн нь орон сууцных нь ордорыг өөрийн гараар янзалж өгнө хэмээн амлажээ. Ингээд манер байртай болон эхнэр нь ч магнаага хагартал баярлж. Байранд орох үед ганц хүн дөнгөж 2 настай байв.
Эхнэр хүүхдээ дулаан байр оронтой болгосон бат жаргал ардаа санаа зовход зөөлгүйгээр 8-анда явах болов. 1993 оны өвөл тэр урдаас дарсан бараага хойно аваачин зархаар уламжлал ёсоор вагонд суужээ. Тэрбээр Москва гарах замын өртөөнүүдээр Копенихэ цонхоор наймалцчихна. Тэр явалтаар нь хадам ах нь маш хүнтэй төрк савх өгөн зарж өгөхийг гуйж явуулсан юмсан ч. Түүнийг нэгэн залууд үзүүлж байтал өмсөд үзье хэмээн гойхон тэр. Манер дургуйтсан авч цаадах нь угц татан аваад цаашаага маш айжуухан гихч нь алхажээ. Энэ үеэр вагон яг хөдөлж байлаа. Бат жаргалч хүний үнэтэй цайтай эд алдсандаа харуулсч бас ч хүнд дээрлэхүүлсэндээ игдүүцсэндээ барьж дийлэлгүй цонхоор үсрэн буужээ. Түүнийг мөнөөхөн Оросын хойноос гүйж хүрэхэд цэнхэр өнгийн лада машиндаа суух гэж байсан Орос залуу найзуудтай күртгийг шидэн өгчхөд том турбаа барьж дайрч. Орос хэрийн далаас нь цохилт нуруунд нь бухад ухаан алдсан байдаг. Хичнээн ч зодуулсан юм бүү мэд. Ямар тач цуг нэг купенд явсан хүн нь проводникт хэлж вагоныг зогсоосон байдаг. Вагоноос хүмүүс буухыг харсан дээрэмчид ухаангүй хэвтэ бат жаргалыг орхичход зүгтэж оджээ. Ингээд тэндээ эмнэлэгт хэвтэн ухаан орж. Харамсалтай нь тарих нухсандаа хүнд гэмтэл авснаар хөл дээр босох найдваргүй болжээ. Цуг нэг купенд явсан нөхөр нь Москвад барааг нь зарснаар түүнийг вагоноор Монголд авч ирвэ. Энд дээрээ хичнээн эмчилгээ хийлгсэн ч хөл дээр босох найдваргүйгээр үл барам. Бүсэлхийнээс доошоогоо мэдээ алдран шээж баахач мэдэрхэ болж. Ийхүү бат жаргал хүний гарт орвоо. Эхнэр нь өглөө босоод л шүндэл болтол түүнийг бөөцөөлнө. Ийм маягаар хагасчил өнгөрөхөд тахир дутуу болсондоо гутран муухай ашлах бат жаргалын ааш аврыг эхнэр нь дийлхэ болсон уу? Аль эсвэл ийм хүнтэй яаж насыг барахв гэж бодсон уу? Хайхархаа болжээ. Ийм маягаар нэгэн жил өнгөрөхөд эхнэр нь залуу хүн болохоор үе үехэн алга болох болж. Ингээд нэгэн өдөр бат жаргал эхнэртэй. Чи намайг зөвөр ойлгоорой. Чихөө амьдралаа бод. Би яхав хааштай өнгөрсөн хүн гих зэрэгээр ухуулан синхруулсээр салхаар болж. Эхнэр нь түүний энэ үгэнд орж байр саваач авсангүй. Харин хүүдэ хэрэг болно хэмээн баггүй мөнгө аваад төрхөмдө буцжээ. Ах トゥ төрөл төрөсөд нь түүнтэй хамт амьдрахыг хүссэн ч бат жаргал зөвшөөрсөнгүй. Зөвхөн өглөө оройд ирж хоолунд хийж бас хөтөвчтэй өтгөн шингэнийг нь асгаж байхыг л зөвшөөрч. Харин тэрбээр таньдаг найз нөхдөө дуудуулан архитаж цаг нөхцөх болов. Нэгэн шүн ам нь маш их цанган сэрлээ. Найзууд нь явахдаа цонхаалгүй орхисон бололтой хөшгөн хийсэн. Гэнэтхэн өрөөнд хэн нэгэн байгаа юм шиг санагдаж биеийн зарс хийхэд тэр хинбэ гэж хоолойгоо сааралтуулан байж асуув. Хинч дуугарсангүй. Харин нөгөө өрөөнд хэн нэгэн яваад байгаа нь зүн совинд нь мэдрэгдэж байлаа. Тэгснээ өрөөнийх нь хаалга сэвхийн онгойход тэр сэтгэл түгшиж харав. Тас харанхуй дундаас нэгэн цагаан хувцастай эмэгтэй тодрон харагдахад манер зүрхэн зогсчих шахжээ. Тэр өөрийгөө архины цагаан солиод тусчхаж гэж бодоод нүдэ тас ансан авч мөнөөх цагаан даашинцтай эмэгтэй үзэгдэж буйн гайхалтай. Тэр маш их зориг гарган чичирхийлсэн хоолойгоор чи хинбэ? Дуугараач гэж хэллээ. Харамсалтай сайхан эмэгтэй ганц ч үг унгалгүйгээр хаалганы цаан зогсох аж. Тэрбээр сүулдэ төвчээрээ барж, стилэн орилж, хашгиран зүхэж эхлэхэд мөнөөх хүний дүрс алга болжээ. Тэр өдөржингөө мөнөөхөн хүүхний дүрс чухам ямар учиртайг мэдэх гэж хорхойсон арх дарс уулгүй унжиж. Шөндөл болох үест бат жаргалын зүрх түг зохилж байлаа. Тэр яагаад ч юм шөнийн гийчин буцаж ирнэ гэж баттай итгэж байв. Үнэхээрч хэлсэн ёсоор нь боллоо. Тэр шүн тэнгэрт бүртийгч үйлгүй байсан учраас саран авхаа бараг л өдөр мэд гийгүүлэх аж. Энэ үеэр цаад өрөөнөөс хаалга сэвхийн онгоох чимээ гарах нь ванны өрөөнийх бололтой. Хачирхалтай нь хөлийн чимээ гарахгүй нь хачин. Түүний өрөөний хаалга хачин муухай жахран онгооход цаанаас нь
Мөнөөхөн цагаан даашинцтай эмэгтэй хөнгөн алхан ирж яваан харагдлаа. Тухайн агшинд багт жаргал энэ хүүхэн ванны өрөөнд нуугдж байж хэмээн шал утгагүй зүйл бодож амжлаа. Хүүхэн нисэх мэд татлаа. Сэмхэн гიშгэлсээр өрөөнд нь орж ирэн орных нь өмнө зогсчихвоо. Манерч сандарч мэгдэхдээ сайн байна уу гэд минь асууж өрхөв. Бүсгүй дуугарсангүй зогсоод байхаар нь хэлэхгүй юм болов уу ч гэж бодож амжив. Сүүлдээ гайхах нь бараг зэрэг намжин. Чи дуугарахгүй юм бол яв. Би чамаг юу байсан ч айхгүй. Би хааштай өнгөрсөн хүн. Өгөхөд гомдол алга гэж хэлэхдээ үнэхээр ч маш зөрөгтэй байгаагаа мэдэрч байв. Түүний би маш гайхалтай болж байгаа нь мэдрэгдэв. Тэр огтхон ч айж имээхгүй болсон бөгөөд оюун санаа нь гайхалтай тайван ажиллаж байв. Энэ үед л бүсгүй ам нээвэ. Маш зөөлхөн хэлж буй үгс нь чихэнд нь бос оюун ухаанд нь мэдрэгдэн сонсогдсон гайхалтай. Бүсгүй түн. Чи үхэхээр шийджээ. Харамсалтай цаг чинь болоогүй байна. Тиймээс чи эдгэх хэрэгтэй. Гэхдээ түүнийг дайжигнаж байгаа юм шиг санагдсан бөгөөд гэнэтхэн уурсч битгий дэмий донгосоо. Би хүнд ч хэрэггүй амтан. Хааштай өхнө гэж хэлээд бархиран уйлва. Энхэн зуурт толгойроо сэрүү татах шиг болоход үндийн харав. Цагаан даашинцтай эмэгтэй гар сунгав ойрхон ирнэ. Уйлж баг зэрэг тайвширсан бат жаргал. Чи хүн үү? Аль эсвэл гэд үгүй гүйцэх гэтэл нэгэн цагт амьд хүн байсан юм аа. Энэ байр манайх. Харамсалтай нь манайхан намайг өрхөд хаашаа ч юм бэ? Алга болчихсон. Би хайгаад олж чадахгүй байна. Би өвчнөр үхсэн. Гэсэн ч ингэж байж байх юм. Биеийг минь авсанд хийгээд аваад явсан. Би өдрөөр хаанч байгаагаа мэдхэ болчихдог. Тэгээд л ингэж ганцаараа хоцорсон. Уйлмаар л байна. Даанч болохгүй юм. Гэдэл ярьж гарав. Тэгснэ чимээгүй болчихов. Бат жаргал үүнд юр итгэж чадахгүй байваа. Өгсөн хүнтэй уулзаж байгаа хэрэггүй. Ингэж бодоод дотор нь зарс хийсэн авчаа. Яагаад ч юм гараа сунглаа. Энэ үед бүсгүй дэрэгдэн ирчихсэн байжээ. Гараа хүрхтэл жирсхийтэл тог зохих шиг болов. Гэвч тэр жирвэлзэх урсгалыг үл хайхран гараа сунган хүрглээ. Бүсгүй би үнэхээр хий хоосон зүйлээч. Хий хоосон ч гэлээ. Би энэ дотор нь гараа оруулахад баг зэрэг гүйдэл биеийг нь жирвэлзүүлж байлаа. Мөн маш их сэрүүхэн байгаа нь мэдрэгдэв. Бат жаргал одоо бүр тайвширчээ. Айх чимгүй, бас гайхахч зүйлгүй. Сүнсгийгч үнэхээр байдгийг мэдрээд их гайхав. Бас чиг уг сүнс өөрт нь ямар ч гай зовлон учруулахгүйг сайн мэдэж байсан учраас сүнстэй ярилцахаар шийдлээ. Үнэхээр ч уйдаж сөхөрсөн түүнд бүхэл ямар ч хүн байлаа гэсэн ингэж сониучхан зан гаргах нь тодорхой байсан биз. Нэгэнт бүсгүй амьд бос учраас цаашид сүнс гэж нэрлэх нь зүйтэй байх. Тэрбээр сүнснээс өмнөх амьдралаа ярьж өгөхийг хүслээ. Уг байрыг 1881 онд ашиглалтанд ороход л Цэцгээгийнх нүүж оржээ. Цэцгээ гэдэг уг бүсгүй нэр. Тэрбээр айлын том охин бөгөөд 4 дүүтэй байж. Ингээд 1987 онд 18 настай байхдаа хүнд өвчин туссан байна. Нэгэнт цусны өвчин нь хүндэрсэн учраас эцэг эх нь гэртээ гаргаж авч. Тэрээр 1987 оны 11-р сарын 13-нд нас барсан ажээ. Эцгийг нь пүрвж ав гэдэг бөгөөд насаараа нэгэн байгууллагын намын ажил эрхэлсэн аж. Түүнийг нас барснаас хэдхэн сарын дараа нүн оджээ. Сүнс нь өдрөөр орс сурггүй алга болдог учраас хаашаа нүүснийг нь мэдэж чадсангүй. Дараагийн айлынханд харагдахыг хүсдэг авч бүтдэггүй байж. Ингээд хачирхалтай нь амьдралдаа гутран нэгэнт үхэхээр шийдчихэд байсан бат жаргалд харагдсан тэрэ. Хачирхалтай нь бат жаргалын өөхөх цаг болоогүй гэдгийг сүнс мэдэрсэн байх юм. Ийхүү тэр хоёр шүнжин ярилцав.
Үүр цайхаас өмнөхөн сүнс алга болсноор бат жаргалд урд шөнийн явдал нь зүүд үнэн болохын аль нь ч мэдрэгдэхгүй нэг л сонирн байв. Тэр гинэтхэн дүүдээ. Манай хажуу айлын Ганбат гээд арх удаг залуу байгаа дуудчих. Гэхэд дүүн тэр ах намайг унтаж байхад дуудсан. Ээж таныг архинд уруу татаж байна гэд хөөгд гаргачихсан. Гэхэд би арх уух гэж байгаа юм бишээ. Асууж тодруулах юм байна. Миний дүгээс манасгүйгээд олоод ир. Гэж маш зөөлөн хэллээ. Савл хийвэл хар яр хийдэг зантай болчихсон аха ийм гинэтхэн зөөлөн болсонд нь гайхсан дүүн тэнэгэлзэлгүйгээр гарчгүй лээ. Удаачгүй шараа тайлаад улаа ботарсан Ганба инээд алдсаар. Ээж ч намайг аашлаад гисээр орж ирв. Бат жаргалч бараг минь тусын зүрөвгүйгээр Ганба манай энэ байранд дорж сүрэнгийнхээс өмнө бас өөр аль байсан юм уу гэж асуулаа. Ганбат ч гайхсан ганцтай. Чи одоо л мэдэж байгаа юм уу? Тийм ээ. Өөр аль байсан гэж хэллээ. Бат жаргалч бүр догдолж орхив. Тэр яаран сандран хэн гэдэг аль? Яагаад нүчгсэн юм? Яриач. Гэдэл олон асуултаар болж гарав. Ганбат ч мөн л сандарч. Үгүй чи ч нь яаж хавэ? Пүрвжав гэдэг айл байсан юм а гэж хэлэхэд толгой дундуур нь лантуугаар цогсон юм шиг болж зүрхэн түгтүг цохилжээ. Хөөш чи яач ба гэхэд нь зүгээр. Тэр айл яагаад нүчгсэн юм бэ гэж сөргүүлэн асуулаа. Өө их сайхан айл байсан юм шүү дээ. Хэн бэлээ? 10 дугаар ангид нэг хөөхөн охин нь байдаг байсан юм. Тэр нь нас барчихсан. Гэхэд нь бат жаргал бүрч их тогтлон. Нэрийг нь цэцгэ гэдгүү. Гэхэд Ганбат гайхаж. Чи яаж мэдэж байгаа юм? Нэр цэцгэ гэдэг байсан штэ. Би гэрт нь нэг удаа орж ирсэн. Цагаан палаж өмсчихсэн яг нөрөнд хэвтэж байсан да. Гэж хэллээ. Өрчөнийх нь явдал зүүд байгаагүй да. Бат жаргал айх бус баярлаж байв. Ингэхэд чи яагаад үүнийг надаас дуудаж асуух болов? Гэж Ганбатыг гайхахад нь бат жаргал зүгээрээ хүнээс сонссон гэж хэллээ. Ганбат ч ганц шил арх болоод уучих санаатай. Цэцгэ маш их хөөрхөн охин байсан да. Гэдэл ярьж гарлаа. Бат жаргал энэ бүхнийг сонсож байснаа. Би чамаас ганц юмгүй. Чи Пүрвжав гэдэг айл хаашаа нүүсэн? Ямархуу амьдарч байгааг надад мэдээд өгөөч. Би шовгорыг нь гомдоохгүй шүү. Гэж хэллээ. Энэ үгийг сонссон Ганбат бүрч гайхаж. Шовгор яах вэ? Чи яагаад гинэтхэн хаа хамаагүй танихгүй айл асуугаад байна? Гэлээ. Бат жаргалч дургуйцсангүйгээр тэр чамд хамаагүй. Маа ганц шил юм аваад очих гэд мөнгө сар байв. Ганбатыг гарсны дараагаар бат жаргал шөнийг тэсэн ядан хүлээлээ. Шөн болсон хойно цэцгээгийн сүнс хаалга чахруулан онгойлгосоор орж ирв. Бат жаргалч яаран сандран тогтолж. Хүй. Би хажуу айлын Ганбатаас танахыг асуусан. Ярьсан бүхэн ч үнэн байна лээ. Тэгэд танаа гэр хаан байгааг олоодох гэд хэлчихсэн. Гэхдээ сүнс. Баярлаа. Би чамайг эдгэж өгнө. Чи удахгүй хөл дээр босох болно. Гэд уруу харуулan хэвтүүлж байгаад сэрүү татуулан барьж байх шиг санагдав. Цахилгаан гүйдэл гүйгээдж байгаа юм шиг. Тэр нэг л мэдхэд хамаг хөлсөн цутгачсан унтаж байлаа. Үүнээс хойш арх уух нь бүхэл өдөржин унтах болж. 2 хоногийн дараа Ганбат инээд алдчихсан орж ирлээ. Пүрвжавгаанха энэ байрнаас нүгэд сансрын түнэлийн дэргэд байранд орчихсон гэж. Амьдрал ахын сайн 8 хийгээд овоо хөлжсөн болохыг хэлжээ. Тэгээд гэрийнх нь хаягийг нь зааж өгч. Тэр шүн энэ тухай сүнсэнд хэлэхэд маш их баярлан өрөөн дотор нисэж байлаа. Сүнс. Би одоо хойд төрөлд очиж хүн болно. Явах замдаа гэрээрээ очиж аав ээжээ харчгаад явна. Гэхдээ чамаа гэдгэн. Энэ шөнөөс хойш би ирэхгүй. Чи аянда зүгээр болно. Аав ээжэд минь туслаарай. Миний тухай бүхэл сэтгэл санаа нь үмэрчгэн гэжээ. Тэр үүр цагаас өмнө хоргодон буцав. Өдөр дунд сэрэхэд бие нь аимшигтайгаар шархиран өвдөж байв. Тэрч бүхэл хөлн өвдөх аж. Тэрбээр бүх хүчээ дайчлан хөлөө чимхэж үзвэл өвдөж байлаа.
Бүгсэн бие нь мэдээ орж байна. Тэрбээр өөрөө мэдэлгүй. Ээжээ. Би идэгчлээ. Хөл бүгс өвдөж байна гэж орлоод ухаан алдчихж. Түүнийг ухаан ороход эмч хэрчгсэн байлаа. Эмч түүнээс юм асуугаад хөлийг нь шалгаж үзснэ. Гайхширн толгой сэгсэрч байв. Ингээд эмчийн заавраар дасгал сургуулалт хийсээр 2 сарын дараа хөл дээрээ босон явах болжээ. Харин цэцгээгийн сүнс дахин ирээгүй юм. Мэдээж хэрэг хөл дээрээ боссон хүн ямархан их баяр хөөртэй болсон нь тодорхой. Чи яаж идэж чадваа хэмээн хүмүүс болоод гэрийнхэн нь асуухад тэр нэгэн сүнс надад тусалсан юм а гэхэд хинч гэсэн тоглоом шоглоом хийж байна гэд итгэдэггүй байжээ. Харин гэрийнхэн итгэсэн байна. Тэр хөл дээр нь босгож өгсөн ажтай сүнснийхээ гэрээслэлээр пүрэв жавгаанд очжээ. Гэвч тэр нууцыг задалсан аж. Альбом үзэж суухад шөнийн гийчин бүсгүй. Яг дүрээрээ байсанд тэр хүүхэд адил хөөрөн баярлаж байлаа. Нэг зургийг нь гуйж төрөвчөндөө хийж явах болж. Магадгүй сонсогч та бүхний зарим нь бат жаргал их нэртэйгээ эргээд суусан болов уу гэж бодож байж болох юм. Харамсалтай тэр бүсгүй өнгөрсөн хугацаанд нөхөртэй болсон учраас эргэн нийлэх тавилан байсангүй. Өдгөө бат жаргал бизнес эрхлэн шинэ гэр бүлтэйгээ өнөр өтгөн сайхан аж төрж байгааг дуулгахад таатай байна. Завхан аймгийн Харьяат Бадамжав хэмээхээр олон жил орон шоронгоор явсан болоод ч тэрүү чөтгөр шулам гээч зүйлээс огт айдаггүй байжээ. Тэм зүйлсийн тухай бичсэн сонин хэвлэл ном зохиолыг нэг нүдээр ээж тоож гарч иглэхгүй. За тэрч байтугай муусан юмнууд орчлонд огт байхгүй зүйлээр хүн хуурч мэглэгээ болёсо. Үхээд хойдноос энэ тэрч гэж байхгүй худлаа. Хүн бол энэ хорвоод нэг л удаа амьдраад өхнө гэж итгэдэг байж. Тиймээс тэр яахаас ч буцахгүй юу ч хийж чадах хүний нэг байв. Гэвч өдгөө тэрбээр сүм хийдэл харагдвал очиж мөргөөд салхаа байсан шашны үнэж сүсэгтний нэг болцоход байгаа гин. Хүзүү хоол 2 гарынхаа бугунд хүртэл модон эрх зүүчгсэн. Тэгэж зогсохгүй. Эрхээр майн тарныг яаж зөв тоолж унших аргыг хүртэл ламнараас асуугаад авчихсан. Түүнийг ийм болж ховироход юу нөлөөснийг сонирхол тэрбээр 2 гараа хавсран духан дээр аваачиж нүдэн анин учиргүй залбираад толгой сэгсрэн байж доорх түүхийг үгүйсэн юм. Нэлээд хэдэн жилийн өмнө буюу 2007 оны 10 дугаар сарын дундуур Бадамжав нэлээд оройхон гэртээ харихаар явж байж лдээ. Төвний харих зам 70 гоо бүхий нэлээд бүглүү газрыг дайрч өнгөрдөг байж. Өмнө нь өчнөө мудаа шөнө орой түүгээр явж өнгөрсөн болохоор санаанд нь юу ч орсонгүй. Гэхдээ дээрэмчин хулгайч таарч юу магад гэж нэлээд хянуур маягтай хурдан алхан явж байтал өмнө нь нэг нохоо харагдсан аж. Энэ мо гичи дайрахгүй гэж болгоомжлоод газраас чулуу шүүрэн авч. Жовчи гэтэл өнөөх нохоо нэг л хачин өрөвдмөр газар өнгөрөө хөрвөөснө жөнгөлсөн хоолойгоор. Бэр зовжи. Хармаар. Герман юртоо энд ойрхон харагдаж байгаа ч би харж чадахгүй. Гэрийнхэн маань намайг оруулахгүй байна. Гэж хэлхэн товт тодхон сонсогдсон аж. Бадамжав гайхан ийш тийшээ харсан боловч өрөвдөлтэйгөр гинэн хөрвөөж байгаа нохооноос өөр юу ч байсангүй. Тиймээс хэнэг нь гудамжны булангаас дамшиглж ийн да гэж бодон бушуухан тэндээс голдохыг бодсон боловч гэнэтхэн нүдэнд нь шар манан шиг зүйлийг туяарч ирээд л хачин болчихсон аж. Тэрхэн зуурт хэнэг нь намайг ховсдчих уу? Эсвэл хортой ямар нэг мансууруулдаг зүйл цацчих уу гэж бодож амжсан ч нохооны дэрэгдээс холдож чадсангүй. Харин ч бүр дөхөж очжээ. Үсэн золгарсан том хар нохоо өмнө нь хөрвөн унаж босох зуура ам нь ангалцсан хөдөлж. Би эргээд хүн болмоор байна. Би үхээгүй. Зөвхөн нохоо болчиход байна шүү. Хүн болмоор байна гэж ярихыг сонсоод Бадамжав яг л ховсдуулчихлаа гэж бодсон аж.
Угаасаа чөтгөр шуламд эдэгдэггүй учраас нүдэнд нь үзэгдэж чихэнд нь сонсогдож буй. Энэ бүхэн ямар нэг хорон санаат хүний хийж буй муу арга гэхээс өөр бодол толгойд нь орохгүй байв. Түүнээс өөр хүн байсан бол ийм хачин зүйлтэй тулаад айснасаа болж ухаан санаа нь самурчих байсан бизээ. Харанхуй шүн гудамжинд таарсан нохой хүний хэлээр өрөвдөлтэй зүйл яриад эхэлбэл хэнч гисэн ад зэтгэртэй л холбож бодно. Тэгэхэд Бадамжав шинжлэх ухаантай л холбож бодоод байсан байгаа юм. Нохой Бадамжавын өмнө улам ойртон ирж бөксөө чирэн шарвалцсан. Намайг энд байна гэж гэрийнхэнд минь хийлээд өгөөч. Тэр цаад талаас хоёр дахь цагаан төмөр хаалга. Тэгэлээ хийлээд өгөөч. Би гооч штэ гэж толгойгоор хөлийг нь түлхэн ихэлсэн гэж. Энэ үед ухаан нь арай сийрсэн Бадамжав мансууруулдаг зүйл хүчтэй үйлчлэх болоогүй байна гэж сэтгэхэд гайгүй дээрээ гэрлүүгөд өгөхөөр буцаад алхтал нөгөө нохой. Чи муу яасан хүний үнэргүй амтан бэ гэж хорсолтой архираад л шууд хөл рүү ноцоод авсан гэж. Амтны хурц шүд биерүүн хэрхэн час хийтэл шигдэн орж булчинган дагаад халуун зүйл урсхийг мэдэрсэн Бадамжав муухай орилоод зүгтах гэсэн боловч чадалгүй нохооны дор өнхрөөд өгчээ. Нохой гар хөл нүүр ам гэдэл хаатаарсан газраас нь хүү татан урахад хамаг чадлаараа авраараа гэдэл орилоод байж. Нэг мэдсэн 3-4 хүн. Хөөе. Та яава? Босоор. Аль бос. Би ч зүгээр үү? Гээд зогсож байхыг хараад сая өөрийн ухаан орсон гэдэг. Тэр байр өндийн босмогцоо. Дэрэгдээ байсан үл таних залуугаас зуурч аван. Мэлмэртэл уйлж гарсан байна. Ах их чинь нэг хачин нохоо хүү татчихлаа шүү дээ. Гэхэд үл таних хүмүүс. Бид нар хүн орилоод байхаар нь гарч ирсэн юм. Ямар ч нохоо байгаагүй. Таал ганцаараа толгоогоо дараад газараар өнхөрч муухай орилоод байсан шүү дээ гэжээ. Бадамжав нуур амаа тэмтэрч гар хөлөө үзвэл үнэхээр юу ч болоогүй. Зөв зүгээр байсан нь гайхалтай. Юу ч ойлгохоо байсан манер тэдгээр залуусыг гуйж. Ахыгаа гэрт мань хүргээд өгч. Би та нарт 10,000 төгрөг өгье гэж байж сая нэг мессемент гэртээ орсон байна. Маргааш нь лам нарыг үл тоодог хүн чинь хамгийн түрүүнд гандан руу харайж очин үзүүлээд үхээрийн бузар биелсэн зүйхтэй явхад таарсан байна гэсэн хариу сонсоод өврөөсөө хадаг гаргаж тэр ламд шавь орон амнаас сэтгэл санаагаа даатгсан ажээ. Эдүүгээ Бадамжав зөвхөн хойд насаа л бодож майн тарин шивссэн шиг явдаг ариун санваартан болсныг дээр дурдсан билээ. Хөдөөгийн нэгэн суманда олон жил номын санчаар ажилласан нэг найз маань элд бусын хачин жигтэй үзэгдэл үүдийн тухай ярьж сууснаа. Өөрийнхөө мэдэрсэн нэг зүйлийг товчхон өгүүлж билээ. Тэр байр хөдөөгийн сумын төвийн номын сан бол хүн огт шагаадаггүй газрын нэг гэж яриагаа эхэлсэн юм. Ялангуяа зах зээл эхэлснээс хойш хүмүүс бүр шагаахаа болжээ. Ингээд түүний яриг сонирх юм. Тэрээр би өглөө ажилдаа ирж төмөр зуухаа хангалтал галалчхаад шал дэмий сууж байгаад л хаалгаа гаднаас нь зоожлцоход яваад өгдөг байв. Инкээс ч өөр аргагүй л тий. Ном унших хүн байхгүй юм чинь. Инкхгүйгээд яах юм? Тиймээс сүүлдээ бараг ажиллаа хийхэ болж нэхийний 8 хийж эхэлсэн дээ. 8-ны хажуугаар давхар цалин авчихна. Надад лав олон хүн атаархдаг байсан байх. Тэгэхдээ төвөөс дарга нар ирэхээрээ юун түрүүнд номын сантаа танилцаж хөдөө газар соёл боловсрол хэрхэн цэцэглэж байгааг харах дуртай хойно номын сангаараа өдөртөө хитгэд эргэлддэг л байв. Харин нэг удаа хачин болж билээ. Нэлээн оройхон ганцаараа номын сандаа сууж байтал гэнэтхэн тавиуруудын дунд хүн санаа алдах шиг чимээ гархан сонсогдов.
Хуучин номнууд үнэтэй болчихсон болохоор хулгайч ороод ирчихсэн нуугдаж байгаа юм болов уу гэсэн сэжиг төрөд бүх тавиур лангуун доогуур шагааж үтсэн боловч юу ч байсангүй шүү. Манай номын сан чинь 1962 онд байгуулагдсан 10,000 номтой дийлэнх нь хоцрогдсон ч гэсэн их нөөцтэй салбар байсан юм чинь. Тэгсэн чинь шинжлэх ухааны номнууд өрөөсөө тавиур дээрээс нэг ном газар унчихсан шалан дээр хэвтэж байдаг байх шүү. Тэр нь Менделеевийн намтар байлаа. Огт нь чунгааж дийлэхгүй маш зузаан ном шүү дээ. Намайг ажиллаа авснаас хойш 10 сарын хугацаанд ганц ч хүн гаднаас орж ирж ном сонирхоогүй байтал тэр ном өрөөсөө ботууд дундаас сугараад унчихсан гайхалтай шүү. Нөгөө номыг дээш навч тавьчихад нэг ихэн бодсонгүй. 7 хоногийн дараа аймгийн дарга улсын их хурлын 2 гишүүнтэй ирэх гэж байгаа сураг гарч сумын засаг дарга намайг дуудан шинэ номын тавиур тусад нь янзалж өнгөтэйхэн номнуудаасаа ил тавь. Бас ном уншсан хүмүүсийн карт дор хаяж 100 орчмыг зохиож бич гэсэн үүрэг өгсөн тул шөнөөрөө болтол ажил дээрээ суува. Манай сумчин тог цахилгаан гэж байхгүй тул лаа барьж хаадал дотроо улсын хурлын гишүүдийг зүгхээд л үзэж тарж байва. Гэтэл номын сан дотор гинэт хүний хөлийн чимээ гарах шиг болов. Эмэгтэй хүний өндөр өсгийтэй гутлын чимээ юм уу гэмээр. Лаага өргөж байгаад тавиуруудын дундуур харсан боловч хинж байсангүй. Буцаад ширээ рүүгээ очтол яг ард талд эмэгтэй хүн тачхантал хөхөрдөг юм да. Өстэй толгой арцаагаад л ирж байгаа юм. Лаага бариад ирэхтэл үл мэдгэн салхи үлээх шиг болоод унтарчихв. Төдөлгүй тас харанхуй номын сан дотор нэг эмэгтэй яриад л шүлэг уншаад л эхэлвэ. Хээ үзэгдэл гэдэг нь гарцаагүй. Би айсандаа хар үгүй ухаан алдаж унахна. Салгансан гараараа арай хийж ширээн дээр тавьсан шүдэнзээ хайж олоод зуртал. Номын санд биш кинон дээр л гарч байсан. Дээр үеийн шилтгэхийн нэг шиг өрөөн дотор зогсож байхан дэрэ. Ард маань зузаан том эсэр тавиастай. Цонхны хажууханд цагаан даашин зүмссэн том гидэстэй жирэмсэн хүүхэн тавцсан налаад зогсчихсон. Поличи Кристинага яачаа гэж амандаа өглөн толгойгоо атгад суусна гэнэтгэн эргэж намайг кармагцаа амар муухай чарладаг юм та. Бэж тэр дороо айсандаа ухаан алтчих. Өөрөөр сэрвэл номын сандаа хэвтэж байна. Агчил номын санч хийхэ болъё гэж шийдээд босч гарах үедээ шалан дээр Гиде Мопасаны Монт Ориол гэдэг ном унчихсан хэвтэж байхыг харж дээш нь тавьсан юм аа. Тэр өдөртөө ажилласаа халагдах өргөдлөө өгсөн боловч дарга нар хүлээж аваагүй. Тиймээс арга буюу номын санчаар ажилласан болж номын сан руугаа бараг шагаахгүй явсаар хэдэн жил болж билээ. Цайлангаа автгаараа аваад л чөтгөр шүглсэн тэр байшинг гаднаас нь бүтэн байна уу гэж харж хаад л явдаг байсан. Нэлээд сүүлд Гиде Мопасны Монт Ориол гэдэг номыг сонирхоод уншиж үзвэл Кристина гэдэг хүүхэн гардгийн байна лээ. Тухайн үед юу болсныг би ерөөсөө ойлгодоггүй гэж ярьсан байна. Нийслэл рүү зүгэлсэн их нүүдлийг дагаж хотын зүг хөдөлсөн гончгийнх дүн өвөл ихэж байхад хотод ирвэ. Тэднийд бэлэн зэхээний газар олдно гэж юу байх вэ? Тиймээс 70 давхрын ойролцоо буухаар болсон гэж. Эхнэр хүүхдүүд нь хүн тавьдаг газар буухаар чөтгөр шулмас ад зэтгэрийн хорлол болно. Хотын зах бараатан бууй гэсэн ч гончиг зөвшөөрсөнгүй. Бас чаргагүй юм аа. Хотын зах руу буун гэхээр оюутан голдуу сургууль соёлын мөр хөөсөн олон хүүхдийнх нь унаа тэрэг хоол хүнсний мөнгнөөс эхлээд асуудал их байж. Гончиг айд ширбэтэх эхнэр хүүхэдтэй ойролцоохон буусан айлуудыг заан харуулж. За харж гинөө. Тэр айлуудын зарим нь булшны дэргэд буучихсан байгаа биз дээ.
гэж тайвшруулсан болоод олон шарлийн дундуур зайчлан явсаар гэр барьчихмаар арай чөлөөтэй газар олж унаа газагсооч. Хөөхтүүд нь машинаас үсрэн буумагцаа ойролцоохон зоолттой харагдах шарлийн чулуу руу шохоорхон гүйж очоод дээр нь бичсэн Равдан 1936-аас 1996 гэсэн үгийг уншин гайхан зогсохыг харах гончигт сайхан байсангүй. Гончгийн хүүхдүүд хүн тавьдаг шарлийн газар анх удаа л ирж байгаа нь билээ. Хэрвээ жилийн өмнө гончигт хэн нэгэн нь чи шарлийн газар гэрээ барих болно доо гэж хэлсэн бол уурандаа бараг цочоод алчих байсан биз. Гэвч хувь заяа гэж зүйл хүнийг өөртөөгөө ямагт эвлэрүүлж чаддаг гэж. Ингээд тэднийх Равдан гэсэн нэр бичээстэй эгэлхэн хөшөөний хажууд гэрээ барьжээ. Үүнээс хойш нүдэрмхийн зуур 7 хоног өнгөрч гончгийн ихнэр хүүхдэн ч айж ичих нь гайгүй болж сүүлдээ гончгийн ихнэр заримдаа мөнөөх Равдан гэсэн хүний даруухан шарлийн хавтан дээр ганц нэг угаасан юма тавьдаг болсон байна. Гэтэл нэг удаа түүнийг Равдангийн шарлийн дэргэд ойртон очих үед Дондгийн шарил руу битгий очиж тэр чамайг хорлоо шүү. Харин би бол чамайг шарлийнхаа чулуун дээр ирэхээр амсхийг шиг болдог юм. Гэж хэн нэгэн нь хэлэх шиг болов. Бондос хийтлээ цочсон хүүхэн ийш тийш харсан боловч хинч байсангүй. Тэрч байтугай хүү гэж үлээх салхич үгүй байв. Тиймээс айж сандран гэрлүүг ороод хаалгаа түгчээ суучихч. Тэгээд оройн нь гончигт болсон явдлыг яриад ер нь эндээс нүй гэсэн боловч нөхөр нь зөвшөөрсөнгүй. Харин маргааш өглөө нь нөгөө шарлийг үзэх гэж гарснаа их л гайхсан царайтай орж ирвэ. Учир нь тэр шөнө хэн нэгэн нь шарлийг ухаад доторх эд зүйлсийг нь аваад явчихаа юу гэмээр цементийг нь хонх татан хаяад модон авсыг нь хүртэл эвдлээд отсон байж. Гончиг нийлэн хажирхаж байсан ч эхнэрээ улам айлгахгүй тулд хотын залбин хүүхдүүд өгсөн хүнийг шарлийг хүртэл томдгийм байна гэж хэлсэн боловч эхнэр нь тайвширсангүй. Тэрч бүхэл дагжин чичирч хурдан эндээс нүилт шарил дээр хүний дугаархыг би яг сонссон гэж өдөржин өглөн бухимдсан байна. Гончиг нэг их сүр бололгүй чадах ятхаараа аргадаж байгаад өдөр тийшээ гадагшаа гарсан юмсан чи. Тэгээд орой нар жаргахаас өмнө гэртээ ирвэл эхнэр нь байсангүй. Хөөхтүүдээс асуувал мэдэхгүй гэж. Аргаа бараад хажуу хавирганыхаа айл амтнаар орсон ч харсан үдсэн хүн байсангүй. Айж эмээгээд ах дүүгийнх рүүгээ явсан юм болов уу гэж бодсоор гэртээ буцаж иртэл бөөн дуулиан түүнийг өгцөн байна. Төөний ихнэр Равдан хэмээх нөгөө талигачийн шарлийн онгорхой нүх рүү ороод үхчихсэн байж. Мөн өглөөхөн тоногдоод хов хоосон болчихсон байсан шарлийн нүхэнд хаанасаа ч юм бэ? Хов хайрсан аргас гарч ирээд эхнэрийнх нь хажууд хэвтчихсэн байсан гэж. Энэ хачин явдал цочирдсан үр хүүхэд нь цагдаад мэдэгдэж дуйнг царайлсан тэнэг гончиг эхнэрийнхээ амнасыг хөнөөсөн хэрэг зэжиглэгдэн баригдаад явсан байна. Ямар гिचийн зүйл энэ айлд нүүрснийг хэлж чадах хүн олдохгүй байгаа. Ажээ